Тэгээ бид нэр өдрийн хоолнд нэг одоо юу яасан л өдрөө бид нэр нөө хоол идээ сууж хахад тэнд чинь нэг юм тэр ундаа байсан л да. Тэр улаан ногоон савтай ундаа. Тэгэл ер нь бол нөгөө энэ хүнд ажил хийж явах үе чинь бас нэг хөнгөн жижигхэн одоо юунууд байдаг шүү дээ. Нэг инээд нэрганууд байдаг. Өстэй нэрэ одоо яг тэг бидний өгдөг нөгөө санал дээр тий жившөөрлөө бол ногоон каноп байдаг. Татгалзаа бол улаан каноп байдаг байхгүй. Тэгэл ундаа уугаал суужс чинь яг л нөгөө зөвшөөрөх татгалзах нөгөө каноп санаанд орж байгаа юм чи бид нэр тэгээ хараад яриад энийг явжс чинь манай нөгөө хоёр чарн дамжиглаад тэр лазыг аваад орцсон билээ. 2013 онд би одоо холбооны бүгд найрамдах Герман улсад Эрдмийн зэрэг цолоо хамгаалж ирээд тэгээд Монгол Ардын хувьсгалтанд элсээ гэсэн юм шийдвэр гаргаад элсэжсэн. Байгалийн баялагтаа эзэн болын баялгаа хүн ардад тэгш шудраг хүртээ шудраг ёс тогтох ёстой хүн болгонд одоо сайхан амьдрах боломж адилхан одоо байх ёстой гэсэн ийм одоо үзэл баримтлалыг ярьдаг нам байсан. Учраас 2013 онд би Монгол Ардын хувьсгалтанд элсэж орж ирсэн. Өнөөдрийн одоо Монголын нийгэмд байгаа алдаа оноо гэдэг бол тий одоо энэ тогтолцоотой холбоотой байдаг. Тэгэхээр энэ тогтолцоог яаж оновчтой байлгах вэ гэдэг тухай дээр бас л одоо их санаа зовж явдаг нэг гишүүдийн нэг. Тэгээ ер нь бид нэр Монгол Ардын хувьсгалт нам гэж байхад бид нэр яг л энэ тогтолцооны шинжилгээний тухай ярьдаг гэсэн байхгүй. Нөгөө талаас энэ тогтолцоог яаж шудраг болгох вэ? Яаж хүнд одоо сайн сайхан амьдрах боломжийг бүгдээрэнд нь одоо адил тэгш хүртээх вэ гэдэг тухай дээр энэ тогтолцоог засах тухай дээр бид нэр их тийм анхаарч одоо хуулийн өөрчлөлтүүдийн тал дээр бүр үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хүртэл бид нэр ярьж ажиллаж исэн ийм туршлагатай хүмүүс. Тэгэхээр энэ утгаараа улсын хурлын гишүүн, хууль тогтоох түвшинд ажиллаж байгаагийн хувьд төрийн алба бас үр ашигтай, бүтээмжтэй, шудраг, ил тод ажиллах тухай дээр төрийн албаны шинжилгээний тухай дээр энэ тогтолцоог сайжруулах тухай дээр илүү бас төвлөрч ажиллах бодолтой байгаа. 2021 онд яг 21 оны 5 сард одоо өөхтөөх, угшил нэгтэй энэ хоёр нам нэг том зорилгын төлөө эргэж нийлэгдсэн. Тэгээ 2021 оны 5 сард одоо яг л энэ нөгөө одоо тогтолцооны шинжилгээг хийе, үндсэн хуулиа шинжилье, байгалийн баялгаа ард иргэдтэй өгье, тий энэ шудраг бус явдлыг бол таслан зогсооё, мананг одоо зогсооё, одоо мананг одоо арилгая гэж ингээд том зорилгууд дээр хамтарч хүчээ нэгтгэж явхаараар нэгдсэн байгаад байдаг. 24 оны улсын хурлын сонгуулиар Монгол Ардын хувьсгалт намаас тойрогт одоо 3 гишүүн нэр дэвшсэн. За жагсаалтанд 5 гишүүн байна уу 6 гишүүн жагсаалтанд бас ингээд нэр дэвшсэн байгаа. За тэгээд одоо жагсаалтанд одоо миний нэр 14-т жагссан. За тэгээд Монгол Ардын нам бол 18 гишүүн жагсаалтаар орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр утгаараа би жагсаалтаар одоо улсын хурлын гишүүн болоод байгаа. За ийм учиртай байна. Хэлтийн ерөнхий хорооныхоо үйл ажиллагаанд ч тэр эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагаанд ч тэр одоо том зорилгын төлөө явж байгаа хүмүүс хоёргүй сэтгэлээр тууштай итгэж чармаалтай ажиллах хэрэгтэй гэсэн ийм сэтгэлээр ажиллаж исэн. За тэгээд энэ утгаараа жагсаалтанд одоо 14-т одоо миний нэр жагсаагдсан баг. Тэгээд энэ надад одоо өнөөдөр улсын хурлын гишүүн болох ийм боломжийг нээж өгсөн юм байна. Тэгэхээр Монгол Ардын нам бол 300 гаруй одоо мянган гишүүнтэй юм том нам. Монгол улсын ууган нам. Бүр цаашлах юм бол одоо Аз төвдөө анхны улс төрийн нам гэж явдаг штеп. Энэ нам дотор бол олон лидерүүд бий. Тэр олон лидерүүд дотроос үнэхээр энэ цаг үедээ бас л одоо гишүүдийн итгэл хүндлийг хүлээж аваа манай намын лидерүүд бол яхааргүй одоо зандан шатар ерхийсэд байна. Амар өсгөлн дарга байна. Одоо энэ лидерүүдийн чинь л одоо тэргүй өгнөнд явж байгаа энэ хүмүүс аль алийг нь л бид нар одоо улсын хурлын даргын хувьд амар өсгөлн даргыгаа бид нар дэмжиж хүрээлж ажилтдаг. За ерөнхий сайдын хувьд зандан шатар даргыг бас л одоо ингээл дэмжиж бас ингээл нэг багт ороод ажиллаад явж байна. Уг суурьаар нь асуудлыг одоо цэгцлэе гэсэн ийм байр суурьтай байгаа нь өөрөө ирэхгүй би энэ хүнийг дэмжихэд энэ засгийн газрыг дэмжихэд хүргэсэн. Ер нь ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байгаа юм чинь тэгээд дээр нь энэ их том тогтолцооны өөрчлөлтийг хийх гэж байгаа юм чинь та ерөнхий сайд байвал одоо дээрээ гэсэн ийм нэг зэсний хүсэлт шахалт зандан шатар даргад бол хэрж байгаа байх. Би бол тэгж бодож байна. Гэхдээ өнөөдөр яг энэ
одоо үүсэж байгаа нөхцөл байдалд нэр дэвшгээрээр яригдчихсэн одоо Зандан шатар ерөнхий сайд амар бясалгын дарга нар маань одоо нэрээ татж байгаа байдлыг би хувь хүнийхээ хувьд яг юу гэж харж байна вэ гэхээр улс орны эрх ашиг тэ тэгээ тэрний дараа намын эрх ашиг тэгээ энэний төлөө энэ хүмүүс хувь хүний өөрийнхөө маш том хүсэл мөрөөдөл тэр том зорилгоосоо тэрнээсээ ухрахад тэрнээсээ татахад өөрийгөө татахад одоо ингээд юм хүргэж байна. Энэ бол одоо хувь хүний хувьд их том шийдвэр гаргаж чинь том эр зориг гаргаж байна гэж би бол харж байгаа. Маш хүндэтгэлтэйгээр хандж байгаа. Ингиж өөрийнхөө одоо тууштай явж исэн юмнасаа бусдын сайн сайхны төлөө, бусдын одоо тайван амар байдлын төлөө тий энэ системийг, энэ нам гэсэн том системийг, энэ улс орныг одоо савлуулчихгүй байхын тулд тэрнээсээ ухарч хоошоогоо буулт хийж өгж ийн гэдэг бол энэ бол их том эр зориг гэж би бол харж байгаа. Шинэ намын дарга одоо гараад ирлээ гэхэд одоо яг өнөөдрийн нөхцөлд 3 дахь хүн гараад ирлээ гэхэд мэдээч хэрэг энэ үйл хэргийг нь тогтолцооны шинжилгээг одоо эхлүүлэх энэ хүнийг улсын хурлаас биш намын их хурлаас сонгох болов уу гэж би найдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах тухай хүсэлт гараад тий. За тэгээд тэр нь одоо үндсэн хуулийн цэц дээр очиод хүчингү болоод болоо явчлаа шүү дээ. Тэгэхээр миний бодлоор одоо сая үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Монголын ард түмэн маш их тийм дэмжиж хүлээж авсан тий. Одоо юм эргэлзэх яг юм бодлох үед бас одоо нэг хар цагааныг нь сайхан ялгаад өгдөг энэ одоо төрийн институт бол үнэхээр үүргээ бол сайн гүйцэтгэж биелүүлсэн Монголын ард түмэн бол энэ дээр бол за төр засаг маань доктортой байх нь байна гэж харж хүлээж авсан. Энэ засгийн газар Монгол Ардын нам тий одоо энэ улсын хурлын түвшинд энэ нийгмийн одоо хүсэлт, нийгмийн шаардлага, энэ нийгмийн хүлээлтийг бас тодорхой хэмжээгээр бас мэдэрч ажиллах байх л да. Нийгэм нэг талаасаа нөгөө талаасаа шинэ гарч ирж байгаа дарга маань одоо энэ одоо тогтолцооны өөрчлөлтийн ажлыг эхлүүлээд энэ инерц авцсан энэ үйл ажиллагааны үр дүнгийн харахыг бас хүсэх болов гэж би бодож байна. Энэ бол одоо өөрчлөлт хийх инерц эхэлжлээ шүү дээ. Ажлын одоо ажил ингээ ирч аваад эхэлж шүү дээ. Тийм ээ. Сая хөгжлийн 5 жилийн чиглэлээр бас ингээ танилцуулчлаа. Ерөнхийдөө бодлогоодыг бас нэлээд шинжлэх ухааны үндсэлтэйгээр боловсруулж гаргаж ирээд одоо асуудлыг зүгээр өнгөц байдлаар шийдвэх ш. Цаад углуургаар нь авч үзэж шийдэл гаргалгааг ярьж байгаа энэ ажлын эхний үр дүнгээ харъя гэсэн ийм бодолтой байх болов. Тэр утгаараа одоо тэгж яаран одоо намын дарга болсон чинь би одоо ерөнхий сайд болох хэрэгтэй гэж дайрахгүй байхаа гэж би бол бодож байна. Одоо болсон хүчний нөөц баянтай нам эд хавн тий жагссан тийм лидерүүд бол олонтой нам аль нь ч гарч ирээд энэ албыг бол хийгээд явчих энэ чадaltaй олон лидер манай дотор байгаа болохоор энэ дээр бол би одоо тэгээд дээр нь 2255 хүн сонгон штэ тэрий чинь том шүүлтүүрээр орохоор одоо өстой зөв хүн гараад ирнэ гэж би итгэж байна. Зүгээр байр суурийн ялгаатай байдал. Энэ бол байх л зүйл хаач байдаг л зүйл штэ тий. Тэгэхээр энэ харин байр суурийн ялгаатай байдал маань арай жоохон өндөрсгсөн төвшөнд л хүрсэн байсан баг. Тэрнээс шинэх амар зөрчил болоод одоо актер болоод исэн юм юу аах вэ? Тэгээд эвлэрлийн баг гэдэг маань болоод ирэхээр зүгээр одоо ингээд ийм бие бинийгээ сонсох нийтлэг хувилбараа олох холын зорилго нийтлэг эрх ашгаа олж харах гарц гаргалгаануудыг байж болохыг бас ингээд хэлэх сануулах харуулах энэ тухай дээр бол манай одоо эвлэрлийн ажлын хэсэг бол би сайн ажилласан гэж бодож байгаа. Их олон юмны дундуур гарсан туршлагатай улс төрийн намын дарга байсан хүмүүсийн эвлэрлийн ажлын хэсэгт орсон болохоор тэдний үг бол одоо тэдний гараар л бэлтгэгдсэн хүмүүс байгаа шүү дээ. Одоо өнөөдрийн лидерүүд чинь. Тэгэхээр яа харахгүй сонсох одоо үгийн сонсох хүмүүс үнтэй юм хэлж байхад чинь сонсолгүй яг хөө тэгээд энэ сүүлийн үед гарч байгаа шийдэл эдгээр бол одоо магадгүй бас тэдний зөвлөсний дагуу явсан байх.